За улсын хурлын гишүүд жилдээ ганц нэг хуулийн төсөл санаачлахын зэрэгцээ төсвийн мөнгөөр хааныг барилга байшин бариулчихад тууц ажиллаж түүнийгээ өөр дээрээ авдрахын тулд алдаж байна дөө. Сүүлд батгдсан хүүхэд харах үйлчлэгээний тухай хуулийн төсөл хэдэн ч эзэнтэй болоод хувирчих бүү мэдээ. Анх энэ хуулийн төслийг элбэгээ ерөнхийлөгч сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт оруулж байсан. Гэтэл энэхүү төсөл ажил болоод эхлэнгүүт улсын хурлын гишүүн Ганбаатар уян Ган Төмөр нар хоорондоо ярилцж байгаа санаачилсан хэмээн бурж суух юм а. Энэ мэтчлэг улс төрчдийн дунд амжилттай хэрэгжсэн ажлыг өөрийнх нь болгож сүрдүүлэнтэйгээр зарладаг, хэрэгжиж чадаагүйг нь хинч дурсалгүйгээр мартдаг мод илрээд олон жилийг үзвэ. Үүний нэг жишээ нүүрс хөтөлбөрийг бүгдээрээ ам уралдуулан магтаж бие ихэлсэн санаачилсан, бие хэрэгжүүлсэн хэмээн шагнацгааж байсан бол мөнгө сонгогдоо холбоотой асуудал гараад зөрчил уртл идэрч хариуцж байсан хүн нь баларанд ороодохын цагт бүгд нам гүн болцоход энэ хөтөлбөрийг дурсахаа болсон нь нууц биш юм а. За дараагаар нь шинжлэлийн засгийн үед хийгдсэн годамж төслөөр сайд асан алтан хуйг болоод эдийн засаг хөгжлийн яамны сайд асан Батбаяр нар нэлээдгүй шоудсан. Одоо өнөө хөгжлийн банк нь асуудалд орж хийсэн ажлуудынх нь ноо гараад ирэхин цагт таг дуугүй болсон нь мөн л инээдтэй. За дараагаар нь улсын хурлын гишүүн Сод билег Эрдэнэ хотод баригдсан ахмадын ордны зардлыг улсын төсөвт хөөцөлдсөөр байгаад суулгаж өөрөө өдөр шөнөгүй явж байж батлуулсан тухайга мэдээлж байсан. Гэтэл төд бодлогын өнөөх ахмадын ордны нээлтийг нь Эрдэнэ сайд очиж хийгээд тууцыг нь хайчилж орхисон тухай Сод билег гишүүн бухимдалтай байгаагаа ярьж байсан. Сод билег гишүүн хэлэхдээ миний бие амлснаа билүүж Эрдэнэтийг босголцсон буянтай ахмадуудаа ахмадын ордон барих төсвийг маш их тэмцэл донд улсын төсөвт суулгаж батлуулж чадсан. Баригдах явцад нь байнга хяналт тавьж төсвийн хөрөнгө оруулалтанд зогсохгүйгээр барилгын ажил бүрэн дуусах нөхцлөөр хангасан билээ. Харин нэгэн өдөр миний бие Улаанбаатарт ажилдаа байх үед барилга дуусч улсын комисс төлөөлгөж өгөөгүй байхад нөгөө ахмадын ордог маань ардчилсан намынхан Эрдэнэтээр дайрж өнгөрөхдөө тууц ажиллагаа ёслол үйлдээд нээгээд явчихжээ. Миний бие өөрийн хөөцөлдсөн босгосон ахмадуудын ордондоо ахмадуудтайгаа инээлдэн хөөрөлдөн суух нь тууц ажилласнаас илүү сайхан дурсамж надад үлдээж байна хэмээн гомдонгуу өгж байсан удаатай. Мөн Хөвсгөл аймагт ахмадын совиллын төвийг улсын төсвийн хөрөнгөөр бариулж тууц ажиллагаар очсон Эрдэнэ сайдын өмнө улсын хурлын гишүүн инх амгалан дахиуж очоод тууц ажиллаж баяр ёслол үлдээд өөрийгөө өрвөдөл PR-даад явчихжээ. Ахмадын нэг жижигхэн совил дахиад л инх амгалан гишүүний автор Эрдэнэ сайдын хийсэн ажил болж үлдсэн билээ. Мөн нэг хэсэг бэлэн мөнгө танаснаар иргэдийг туйлширд оруулж эдийн засгийг хямруулж байгаа талаар амтаа болгон шүүмжилж байсан бол арай амьдралд ор иргэдэд нэмэр тус болж чадсан хүүхдийн 20 мянган төгрөг өгөх хөтөлбөрийг улс төрчид болоод улс төрийн намууд булаалтан миний болоод бидний гавья хэмээцгэх болжээ. Явж Мие гомбын инх хул даргын үед уг мөнгийг өгч байсан учраас түүний болоод тухайн үеийн засагт байсан нөхдийн гавья хэмээн мулаагаад эхэлсэн. Гэтэл чадахгүй бол чацгадуулчих гээд байдаг мөн нэртэй луу данстай гишүүн асан Гүндалагийн санаа байлаа. Хүүхэд бүхэнд 10 мянган төгрөг гэсэн түүний урайг өдгөө ардсан нам ажил хэрэг болгож яваа нүнэ. Энэ мэтчлэн амьдрал дөхүү төсөл хөтөлбөрүүдээр алдан алдар гавьяаг нь өөр дөрөө авталчих санаатай улс төрчид болоод улс төрийн намууд өнөөгийн нийгмийг цогцлоож явна гашуун үн юм а. Иргэд сонгогчдод тэнэг хүмүүс биш болохоор ирэх сонгуульд эдгээр нөхдүүд дээр анхаарчих нь үзье. За аналогын аспирин зарсаар байгаад ардчилсан намаас улсын хурлд орж чадсан адтай бөгөөд адтай бас бенцтэй аавын охин бол Эрдэнэ чимэг гишүүн билээ. Анх сонгуулийн сурчлагаандаа сонгоныхын дүргийн иргэдэд эмийн сангийн сав тарааж байсан бол саяхан нэгж тараасан хэмээн хэвлэлээр бөмбөгдүүлээд авсан. Тэрээр улсын хурлд суух хугацаанд тамхины хяналтын тухай хуулийн төслийг санаачилж батлуулснараа ганц том нэмэх оноо авсан гэж хэлж болох юм а. Даанч харамсалтай нь өөрөө тамхичин бөгөөд энд тэн тамхилж яваад азарч шүлхэхээс эмзэглэж явдаг сурагтай. Ямар сайндаа журмын нөхд нь та тамхины тухай хууль санаачилсан өөрөө тамхитад байх юм. Алцтай гай болох үедээ хэмээн нөхөрсгөр зөвлөсөн гэдгээ. Сонгоныхын дүрт бүрийн эрхийнхээ 4 жилийн хугацаанд тоотой хэдхэн харагддаг тэрээр хороод үгийн иргэдэн залхаар утсан авдаггүй авсан ч бие холбогдох хүмүүстэй хэлийгээд таг болдог жижигхэн хэдхэн хариулттай гинэ. Аргаа барахтаа ядарсан иргэдэн сонгогдсон дүүрэгтээ ирж амьдраачаа хэмээн хүсэл явуулахад мөн л таг гин шүү. Аргач үгүй үсттэй төрийн ордны хүрээллээс хаа байсан сонгоныхын дүргийн ядарсан иргэд яаж харагдах вэ?